бүтээгчтэй дуудаж байна. Таны танд энд олон байна. Мэдээж хэрэг дандаа бидний зүйл. Эдний гараар бүтээсэн алтан шар замаар уулын өндрийг давж, усны өргөнийг гатлаж, дотн танилуудан баяр хүргэх ёстой. Замгүрийн барилга Христийн хамт олон арвин цагаан хөтөлбөрөөр Украинд түмний социалист уралдаан төрүүлж, дөрвөн байгууллагын шилжин явах тул үүрэг хадгалагдах диплом мөнгөн шагналаар шагнагдсан. Ард түмний уралдаан төрүүлнэ гэдэг амаргүй хэрэг. Амжилтанд оргил гэж байдаг учраас хүн бүрт ихийг бүтээх хүсэл төрдөг нь уралдаан болгоны гол зорилго. Бидний хинтээ ч уулзъя гэсэн. Хаач бүрий гэсэн тэдний бүтээсэн алтан шар зам үн хөлсгүйгээр үнэмлэх бичггүйгээр хөтлөөд буучхна. Очих ёстой газар, уулзах ёстой хүмүүсийн маань нэг хэсэг нь энэ байна. Замгүрийн барилга Христийн Адвазих. Энэ бац 1931 онд замын хүнд хүчээр ажлыг механикжуулахаар ердөө 7хон машин механизмтай анх байгуулагдаж байжээ. Одоо энэ бац 200 гаруй машин механизмтай, засвар үйлчилгээний цехүүдтэй, хэдэн зугаад ажилчин албан хаагчдтай, ажил бүтээлээр гавшгаач, амжилт сурлагаар өндөр аргагүй эвсэг хамт олон болжээ. Зөвхөн сүүлийн 2-5 жилийн байдлаар үзэхэд механикжуулалтын хэмжээ ажил үргийн гүйцэтгэл 2.5 дахин өсжээ. Энд социалист хөтөлбөрийн 10-аад бригад ажиллаж байна. Тэдний нэг нь Цэрэн дашин бригад. Эдний бригад 6 дугаар 5 жилд 8 жилийн ажил хийж, багийн тээврээр 1 сая тонн ачаатай үүрэг аваад, амлсан үргэн 4 жил 5 сард дагуулan биелүүлсэн юм. Бригадын 18 тээвэрчин бүгдээрээ 5 жилийн гавшгаач. Ачаа хүндэтгэл самсмадуу дайны холд донслогоогүй ажилсаг тээвэрчдийн бүтээл асууж ярилцахад дуусангүй. Айны жолоог анх хаанаас эхэлдэг вэ гэвэл эндээс эхэлдэг гэж болно. Асфальт, бетон завод. Хэлэхдээ ч амаргүй, хийхдээ ч хялбаргүй. Тандаж хэрэгтэй, хүндэж хэрэгтэй. Аргагүй тийм шүү. Хад чулууг хагалан бутлан, хайр гисийг шигшин, шилэн, халуун галаар халааж аварга машинууд асфальт, бетон найруулж байна. Ган зоохны нөхөр улалзах галын дэдийг та нүүрс модных гэж санав уу? Үгүй. Хүчит форсункаар цацагдсан мазутын дээл хайрга чулуу элсийг халааж байгаа нь тэр. Замын материал хийцийн чанарыг сорж, бадвих, хагарахгүй, бодрахгүй болгох эс ширхэг үрийг энд шинжилж байна. Өргөн мөрөн шиг мэлтэлдсэн дардан замуудын маань өчүүхэн жижиг хэсгийг ч шинжилх ухаан бодрахгүй бүх задрахгүй бат гэж шинжиж байна. Чулуу хадыг галаар төөнөж, чухам чанарын шинжилх ухаанаар батлаж, айны жолоо алтан шар зам бүтээдэг юм. Алтан шар замаар бид тэр тээг зорин дахин тийм замаар бид ирээдүйг зорин тэмүүлдэг юм. Шинжилх ухаанаар шиндсэн, шилдэг сайхан асфальтаар шил тол шиг цэвэрх мөртөн ширэм төмрөөс бүх зам тавина гэдэг. Хэлэхэд хэцүү, хийхэд ч хүнд. Эрдэм чадал шалгасан эд хиймэртэй ажил та. Урдын цагт уутаар шороо үрдэг байлаа. Одоо авраг самсмоодууд ар араасаа дахиж ирээд ачаагаан өөрөө буулгахад
Хүнд тэр ачааг хүрзээр түлхэхийн зовлон байхгүй. Ган тухаараа хүчрэх гэрээжэр хэдхэн түлхээ тэгшилч гин. Тэгшилч засны дараа тэгээд бас няцарч задрамгүй газар нягтруулж чангалах гэж ажил бий. Ганцхан удаа нягтруулаад гараас бас гарахгүй. Чулуу хайр гасгаж услаж байгаад шижигэнтэл бас эндүүднэ. Ингэж л өнөө анх бидний үзсэн халаач нариулсан холцоор харахын зурханд хочиж хандаа. Арихнаас цацарсан ухаан шиг тал руугаа бадарсан энэ сайхан замууд эгэл хөдөлмөрөөр бүтдэг юм эрдэм ухаанаар төрөлдөг юм. Сайхан зам тавихын тулд сайн замчин болохын тулд эхлээд эрдмийн сурна. Амьдралынхаа туршид аяны жолоог залалцсан ирээдүйн замчдыг эрдэм ухаан зургасан гавьяатай хүмүүс олон бий. Тэдний нэг нь ууган багш Гом. 10 гаруй жилийн өмнө өнөөдрийг шигийн самбарын өмнө зогсож хичээлийн зааж байсан. Ухаалаг сэргэлэн энэ хөвгүүд өгөхөд өнөөдөр сургуулийн ширээн дээр гүүр зурж суун. Маргааш их орны гол мөрөн дээр гүүр барьж дарахна. Хүсэл зам хоёр хүний урд байдаг. Зам хүсэл хоёрыг гүйцэх гэж залуучуудч бидж аяны алтан шар зам даган алс тертийг зорддог юм. Харалдаа та харандагаар гүүр зурд суусан багчуудын маань нэг өндөр даацтай төмөр бетон гүүр барьж байна. Он жилийн уртад элэгдэхгүй бат олон тооны ачаанд хотоохгүй бүх энэ гүүрийг барьсан хүмүүсийн нэг нь гүүрийн даамд гавьяат барилгачин Бадарч. Бадарчийн бригадын хэрлэн ононгийн гол дээр бас ийм гүүр номлуулсан туршлагатай замчид барьсан гүүр бүхний хугацааны өмнө онц дүнтэй өгч олон зуун мянган төгрөгийн ашиг хэмнэлтэд ажилладаг хүмүүстэй. Хэрвээ та тээвэрчин байгаад баруун аймагуудад ачаа буулгахаар явахдаа заахаа төвийн голыг өндөр ачаатай яаж шуу гардаг вүлээ гэж болгоомжид явсан байж болох юм. Яг тэр гол дээр чинь өнөөдөр та бид нар тал талаасаа хурч ирээд баярын хурлаан хийж сэтгэлийн үгэн ярьж байна. Сайхан гүүр 200 гаруй метр урт төмөр бетон. Гүүр зам хоёр хүн бүгдийн хайрлан хамгаалах ач тустай өмч хөрөнгө гүүрээр гардгүй хүн хаа байх вэ? Тэгэхээр их оронд минь нэг шинэ гүүр нээгдэн, нэг шинэ зам тавигдана гэдэг хүн бүгдэд хүртээлтэй баяр ёслол мөн. Мөрөн голоо ган гүүрээр гатлаад орон улсaan засмал замаар тойрно гэдэг манай хөгжлийн нэг дүр төрх. Ховын гीчэд манайд айлчлаад Монгол орон зам сайтай гэх юм. Хорвоо дэлхийхэн манайд зочлоод Монгол түмэн зам сайтай гэх юм. Ган төмөр тороос ихэсэн энэ хайлаас хэдэн үеийн турш хүн дачаатай бирвазыг ширүүн мурсгал далдахгүй гэж өргөн мөрний динжид өвгөрч гундах өөрийн мэдлэгүйдээ ихчижээ. Хайлаасны гам төмөр үсийг хэн тайлж хүн дачаатай бирвас татах хүчээр ажиллаас хэн чөлөөлөв? Ган замгүй газар галт тэрэгрээ зогсов уу? Ачааны олон байгаа нь аль эсвэл
Авраг том гандам нурууны эрэг шурганы нүх зөрүүлэлгүй эвтэйхэн бариа тавьчихна гэдэг ээдтэй мөн их эвдүү Бэрв хаан шүү. Авд замын байгууллагын анхны хөдөлмөрийн баатар базаргүйр. Бараг тайвал зүүнээс өгч алдахгүй гэдэг тун үнэн. Авраг гүрний сүүлчийн гандам нурууг алдалгүй тааруулж усарсны дараа сэтгэл нэг л сайхан болоод явчихдаг нь аргагүй байна. Манай хамт олон энэ гүүрийн ажлыг эхлээд 3 дахь жилдээ барьж байна. Одооны байдлаар гүүрийн ажлын хөдөлгүүрийн ажлыг дуусгаад ээлжийн одоо нурууныхаа усралтын ажлыг бол гадар дээр нь хийж байна. За энэ гүүрийн барилгыг одоо хугацаанд дуусгахын тулд манай хамт олон бол Зөв толгойд улсын социалист хөдөлмөрийн баатар алдарт барилгын залуучуудын туршлагыг авч оригадтай дэлгэрүүлж ажиллаж аж ахуйн тооцоонд орж ажиллаж байгаа. За энэ гүүрийн ажлыг бол манай барилгад анх удаа өөрөөр хэлбэл баригдаж байгаа томоохон хэмжээний ийм гүүр байгаа юм. За энэ гүүрийн түрүүчийн бидний хийж байсан ажлаас онцлог өөр юм нь бол хөл толгойрын хувьд нэлээд том. За хоёр одоо толгойрын хоорондох зай бол одоо 92-аас 63 метрийн зайтай ийм одоо ган нуруутай ийм гүүр байгаа. За энэ гүүрийг барихад бид нар одоо зөвлөлтийн мэргэжилтнүүдийн туслалцаатаагаар барьж байгаа. За зөвлөлтийн мэргэжилтний ахлагч нөхөр инженер Пастор Вершинка бол биднэрт одоо сургах талаар ихээхэн зүйлийг хийж өгсөн. За манай хамт олонны дотор бол энэ ажилдаа сурч дадаж тэргүүний одоо ажиллаж байгаа нөхөр Сэндэюш, Лавга нарын одоо олон хүн одоо энийг шамдан суралцсан. За энэний ч үр дүнд бид нар одоо гүүрээ хугацаанд нь улсын ашиглалтанд өгөх юм боломжтой болоод байж байна. Уртын тавилангийн ган төмөр Ватанан гүр ингэж босч байна. Альва бүтээл авраг том нүсрэх тусмаа нарийн нягт байх ёстой. Авраг гүрний боол тулгыныг анхан түгийн сэтгэлээр чангалсан юм шүү. Тэгэлэр бат байх наргүй. Бэрийн хүчинд авраг том гүр барин байгуулна гэдэг. Барьж байгуулад байх ёстой газар руу хөдлөгнө гэдэг аль аль нь түүх намтар. Агуу их сэлэнгийн хоёр эрэг анх удаа уулзахаар бие биерүүгэн явж гин гэдэгч түүх намтар. Их мөрнийхэн хоёр эрэгийг манай замчид үүрээр холболоо. Уртын тавилангийн энэ гүр 300 м урт. Хамгийн хол азлалтай юм. Хол алслалтай гэдэг нь гүүрийн ган тулгуурын хоорондоор өндөр ачаатай хөлгөн госнууд өдөр шинэгүй чөлөөтэй зөрж болно гэсэн үг. Их мөрний хоёр эргийг уулзуулдаг, их орны хоёр хязгаарыг уулзуулдаг, энэ дэлхийн хоёр туйлыг ч уулзуулах эрдэм ухаантай замчин тэдэнтэйг нь бид нүр учрах үнэн хүсэлтэй. Ажлын 50 жилийн замналтай алдарцууд замчид хурамцуулагчээ. Хөгжил замлынхан 50 жил олсон уралдаанд өгнөж цаашид хийхийг ажлан тавал зорилтон тодруулж алтан шарзан дархлагч эдийн амжилт зорилт тавид нэгж баярлуулсан юм. Ер болдрод замчдын 50 жилийн ажил үйсийн тухай илэрхийлэг барилга материалын мэдвэр яамны оргосэл жатан бахид. Сүүлийн жилүүдэд манай замчдын ариун цагаан хөдөлмөрөөр том хэмжээний төмөр бетон гүрүү сүндрэлэн босч
хот хөдөөд асфальт бетон зам тавигдж байна. Тээврийн гол чиглэл болон эдийн засгийн шинэ районуудын зам харилцааг сайжруулах хатуу хүчилттэй замын хэмжээ 30-35%, төмөр бетон гүрийн уртыг 15-аас 20% нэмэгдүүлэхээр 6 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд заасан ийхүү биелийн олж байна гэж итгэж тэмдэглэв. Алтан шар зам дархлагчдын гавьяаг өндөр өндөж төрийн дээд шагналаар олон арван замчдыг шагнасан юм. Инженер Шинийс наачлагч Бадарч бүгд наримдах Монгол Ард улсын гавьяа барилгачин цолоор зам барилгын ажилдан удаан жилээр үтээлтэй ажилласан зам гүрийн барилга трестийн дарга Жигли, Төв аймгийн тээврийг удирдах газрын замын хэдсийн дарга Лувсан чөлтөн нарыг өсөх Баатрин одонгоор Шинийг санаачлагч Дас Цэрэг, ахлах замчин Балдан гомдарын хүмүүсийг хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одон болон Алтан гац одонгоор шагнасан юм. Игэл арим хөдөлмөр нь ингэр дээр нь төрийн шагналуулж галалсан эрхэм хүндэт замчид маань зориг хүсэл нэгтэй, зориг чадал ихтэй. Хамбуурал хорвоогийн 5 твийг холбосон харгуй дардан замуудын огтлцсон нийлэх бэлчээр дээр сүр хүчин төгөлдөр манай сайхан их орон сүлд дууныхан аяыг нэжиг нүүлэнхэн хөгжиж байна. Аммутрени шаргавайна Бойсон кере буде атын шартан тешеран Атын шартан кере буде айни жалда тешеран Сен тенгер чөллө Hopping gigevana Varsom kere burada Tattın şarttan düşevan Sakın uçan verin burada Aynı yolda düşevan